Дэлхийн монголчуудын эмчил радио 88.1 урлаган дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалдахыг 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгэн шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 29-ний мягмар гарагийн дөрөн зүгэн шууган нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар мөнх цэцгийн төвшин баяр нар айлж байна. Та дахин өрөөмийн төргий. За орой мэндийг дахин үргье. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар за мөн дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв суугаалга Зизэ клиник сервис хамтрайлаж байна. Баярлалаа. За өнөөдөр чи миний мэдээгээр хэлнэ. За шуугуулахад бэлдэнэ үү? Бэлдэн. За. Яа. За эхний мэдээ. Susan Sarandon гэдэг жүжигчнийг бол монголчууд сайн таньнаа. За одоо манай найруулагч зургийг нөхөхөөр магадгүй нэрээр нь мэдгүй ч гэсэн харангуудаа гэж танина. За энэ жил 78 настай жүжигчний хувьд бол 1991 онд тоглосон Thelma Louise 2 киногоор Оскарын наадмын шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвссэн байдаг. Тийм. Сүүлдээ нөгөө нэг өндөрөөс машинтайгаа үсэрчдэг. Надад бол би энэ жүжигчнийг нөгөө нэг Jennifer Lopez, Richard Gere эдний тоглосон Show Me Dance гэдэг кинонд Richard Gere эхнэрийн дүрд тоглосон тэр дүр нь айгүй гоё. Тийм. Надад их таалагддаг. За манайхан бас энэ жүжигчнийг ямар киногоор мэддэг гэдгээ комент хэсэгтээс бичээрэй. За гэхдээ өнөөдрийн эхний мэдээгээрээ энэ жүжигчний тухай ярих гээгүй. За. Харин 1995 онд Оскарын наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан Susan Sarandon-ы охинтой холбоотой мэдээлэл ярих гэж байна. За интернет хэрэглэгчид ямар амар байдаг вэ гэдгийг л нотолсон л мэдээлэл юм уу да. Тэгээ одоо хоёул чинь дөрөн зүгийн шууган нэвтрүүлгийг одоо ингээд 4 жил хэдэн жил юм бэ хоёул чинь. За нэлээд олон жил хөтөлснийх ер нь бол дэлхийн хаан ч гэсэн адилхан л бүл идэх үедээ бүл иддэг, дэвслэх үедээ дэвсэлдэг. За гэдгийг бол тогтооцсон, олоод нотолцсон. За тэгэхээр эмэгтэй хүн том хөвгтөө байх нь гоо сайхны хэмжүүрийн хувьд бол сайхан л тооцогддог штэ. Тэгнэ. Ер нь бол хоёр хүүхэн ярилж чи том хөвгтөөгийнхэн зөв. За харин зарим эмэгтэйн хувьд том хөвгтөө байх нь зовлон болт юм байна. За жүжигчин Susan Sarandon-ы охин Eva Amore 2024 оны 1 сард хурмынхан зураг цацагдсны дараа онлайнд хүмүүсийн дайралтын бай болсон. За би гэхдээ энэ зургийг хараад надад бол би нэг зүйл татархдаг байхгүй юу. Яг бид нар ингээд таргалаад жин нэмхээр ингээд хүү хөгцөг хоёр томордог. За тэгэнгүүтээ буцаад дурахаар ингээд хүү хөгцөг хоёр байхгүй болчдаг. Тэгсэн мөртлөө ингээд гоё туранхай мөртлөө том хөвгтөө өгнүүдэд би бол ямар гоё юм бэ гэж боддог байсан байхгүй юу. За тэгсэн чинь энэ эмэгтэй ингээд зургийг харсан чинь бүр ингээд игэмний ясны ёрдооцсон заяа. Тийм туранхай мөртлөө айгүй гоё том хөвгтөө байгаа байхгүй юу. Уулна. Тэр за эхэнд нь бол яг тэр нөгөө нэг ээжтэйгээ зогсож байгаа зураг нь байсан шүү дээ 20 маягээд. Тэр зурган дээр нь хүмүүс бүлээд. Тийм. Энэ зурган дээр нь бөө юм болоод байгаа заяа. За тэгсэн чинь за бүр яасан гэж хурмын даашин зараа одоо ийм мөргүү даашин сонгоцсон байхгүй юу? Одоо нэг ийм даашинснууд байдэн шүү дээ. За ийм даашин сонгоцсон. Тэнгүүд Eva Amore интернет хэрэглэгчид бүр ингэж битсэн амар заяа одоо дэлэнгээ унжууллаа. Ийм аимшигтай хөхтөн байж мөргүү даашин өмслөө. Ичих нүүргүүч 10 хөхтэй эмэгтэй гэж заяа ингээ яг доромжилж эхэлсэн. За энэ бүх дайралтын эсрэг алдарч жүжигчний охин маань хөх багсах мис засалд ороод эдгэрэлтийн үйл явцаа одоо бол TikTok-оор хуваалцаж эхэлсэн байгаа. За хүүхэд байхасаа л туранхавдар биендээ томцсон одоо хөхтөө байсан Eva Amore-гийн хувьд хөхөө багсах тухай 20 жил бодсон ч гэсэн огт зүрхэлж чадахгүйсэн. Тийм амар юм биш шүү дээ бас. Харин хурмынхан зургууд онлайн дайралтад өрсөсний дараа сэтгэлээр унаад, бүр гүн хямралд ороод, эцэст нь эвлэрээд босч ирээд олон жил бодсон хөх багсах хаалгаа хийлгэхээр шийдсэн. За өмнөх гэрлэлтээс 3 хүүхэдтэй Eva Amore-гийн 2 дахь гэрлэлтийн зураг цацагдсны дараа хүмүүс арай л дэндүү сөрөг комментээр бөмбөгдсөн. За ямар ч хүн хурминдаа уулна аль гоёороо л гоёол очиж байгаа шүү дээ. Эн чинь тийм эцтэй. Их тийм амар том юм алгал байна шүү дээ. Одоо энэ зураг нь байна шүү дээ. Харин тийм байгаа уулна том юм алгал. Хөөрхөн амтан. Надад л авдаг би бүр түрүү хэлсэн шүү дээ. Ийм игэмний ясны ёрдооцсон гоё ийм туранхай мөртлөө ийм гоё том өмтөө гэд өөрийнх нь бүр ориг хөгштэй эн чинь тийм л гоё тарагдж шүү дээ. Эн чинь юу нэг актер хүн мосоо юмнууд атаарах гэж зүг. Тэгсэн чинь хамгийн амар заа юу. Бүр ингэж утсан.
далбар хөхөн мөрөөрөө савсгнаж байна мэн гэд бичсэн заяа. Ийм комментод хүртэл ирсэн байсан. За эцэст нь ийхүү хөхнийхээ хэмжээг багасгасан бүсгүй маань дахин олонний анхаарлын төвд ороод байна. За сэтгэгдлүүд нь минийхээр лав хөхөө багасгах хэрэггүй байсан юм шиг санагдаж байна. Тийм би бас санал нэг байна. Хүмүүс юу гэж бодох нь ямар ч хамаагүй шүү дээ. Өөрөө бол хөхтөө байхдаа сайхан л харагдаж байсан байна гэсэн байгаа. Би энэ хүнтэй санал нэг байна. Энэ гэхдээ бас өөрөө гоё хүүхэн байна уу? Тийм байгаа. За ийм туранхай хүүхэн том хөхтөө байхаар уг нь сайхан л харагдаж байна. Хүмүүст юу н ямар ч байсан таалагдах боломжгүй маа. Хурмаар нь хүртэл доромжилсаар байгаад эцэст нь бүр мэс засалд оруулчихдаг амар юм энэ интернет орчин. Харин тийм би бас тэгж бодож байна. Миний одоо энэ ингээ ээжтэйгээ байж байгаа байхгүй. Нэг тийм одоо бүр ингээд нэг хүн анхаарал хандуулах үз тийм том юм хаана байгаа юу? Бүр ингээд мэдрэл буутай юм шиг мэд засал хийлгээд бүр дангшиг болсон хөхтөө өгнүүд хүртэл байдаг штэ. Тийм бидтэй тий. Тэгээд эл чинь өөрөө бүр сайн бичсэн байна штэ. Биний ингээд нөгөө нэг хагалгаанд орох болсон 7 шалтгаан гэж байгаа бичсэн байна штэ. Харин тийм хөөрхөн амтаа. За тэгсэн чинь гэхдээ том хөхтөө байх хэцүү шүү дээ. Хөдөлгөж дүүртэй, хөлөрн, хүнд оргин энийг мэдгүй хүмүүс нь мэдгүй л дээ. Гаднаасаа гоё харагддаг байж боловч тээж яваа хүндээ бол ачаа шүү ачаа. Гэхдээ энийх тийм ачаа болох уу том хөх бол биш байхгүй юу? Бүр нэг юм нэг амар байдаг штэ. Тийм биш. Харин тийм. Гэхдээ ингээд нормалны л байгаа байхгүй юу юм. Бүр нэг хөхн гэхэд л нэг том данх шиг тийм хөхтөө хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүсийг одоо тэгээ яах юм тийм үстэй. Тийм штэ. За хоёулаа хамтран хэлшээ танилцуулаад таны мэдээлэл рүү оръё. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны санхүүгийн ухаалаг сонголт Номин Unity банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. За хэрв та яг одоо ингээд ямар нэгэн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй буюу зээл авахар шийдсэн бол Номин Unity банк бус санхүүгийн байгууллагыг сонгох юм бол та нэлээд ухаалаг сонголт хийж яана гэсэн үг. Яагаад гэвэл нэгдүгээр зээлийн хүү хамгийн бага хүүг танд санал болгож байгаа энэ Номин Unity банк ус санхүүгийн байгууллага бол таны хувьд бол нэлээд ухаалаг сонголт болно гэдгийг хэлмээр байна. Дараа нь мэдээж уян хатан нөхцөлтэй. Энэ нь бол эднийх танд урт хугацаа мөн илүү уян хатан нөхцөлтэй ийм эргэн төлөлтийг санал болгох юм байна. Тийм. За Номин Unity банк ус санхүүгийн байгууллага нь танд яаралтай үед хэрэг болох бага хүүтэй 400 сая хүртэл 30 сарын хугацаатай үйл хөдлөх болон машин барьцаасан автомашин барьцаасан шуурхай зээл санал болгож байгаа мөн 400 сая хүртэл төгрөгийн 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээлийг та автомашин худалдаж авах гэж байгаа бол 84 сарын хугацаатай ийм зээлийг авах бололцоог олгож байгаа юм байна. За мэдээж та бас байгаа газараас гар утсаараа OmniWay application-а татаж аваад за уян хатан нөхцөлтөд 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг бас нүд эрмхийн зур авах боломжтой. Та нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хүссэн үедээ дуртай байрлалаасаа зээл авах нь мэдээж бүр ам шүү дээ. Тэгэхээр та бүхэн одоо доорх салбарууд дээр ажлын өдрүүдэд өглөө 9-өөс 20 цаг хүртэл амралтын өдрүүдэд 11-ээс 20 цаг хүртэл ажиллаа тараад за бүр амралтын өдөр ч гэсэн очиод за эсвэл OmniWay апп-ийн зээлийн одоо гэрээ ихээс гадна хүссэн санхүүгийнхаа үйлчлэгээ газар дээр нь шийдвүүлээрэ. За улсын хөтөлбөрийн 4 давхарт байна. Хаавал дүрэгт Номин United их төлбөрийн 2 давхарт, 3 4-р хороололд Номин их төлбөрийн 4 давхарт, за Сонгон хархан дүрэгт автуулдааны цогцлбарын B103 тодод байгаа бол за Баян зүрх дүрэгт Автрет төвийн 16 тодод шинэ салбар нэмэгдсэн байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 7799 1000 буюу 7799 10 TikTok гэсэн дугаараас аваарай. Номин Unity гэж салгахгүйгээр латинаар бичээд Facebook хуудас руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номин Unity банк ус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. Эднийх чинь бүр 3 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээл өгч байгаа гэж шүү дээ. Бүр үү? Оо за. За ингээд ямар ч асуудал болсон Номин Unity-д хандаарэ. За өргөлөөдөө Данжгагийн өргөх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. Хөөрхөн мэдээ юм ба. Би бол манад ингэдэг штэ 100 болохлээр ингээд нөгөө нэг морто цагтаа нар гараад ирдэг штэ. Тийм. Ингээд за тэд нар яг ингээд юу хийдгийг ямар давуу талтай малтайг нь бол би сайн мэдэхгүй л дээ. Тэгтээ нэг гоё харагдаад байдаг. Тийм. Ингээд морь унтсан хосоороо ингээд морто цагтаа нар явж байгаа чинь за мэдээж хотод ингээд морины баас шээсмэс гэж жоохон бохирдол үүсдэг л баг. Тэгтээ тэр чинь ингээд нэг юм нэг манай улс үндэстнийг гоё харагдуулаад байдаг аахгүй. Ингээд
хотод ийм гоё дэгжин бортой цагдаа нар явж байгаа чинь тийм ээ. Би тэгтээ тэднийг нөгөө нэг одоо завь тэргүүлүүд гардаг штэ онцгойлын. Тэгэхээр би морд цагдаа нарыг бас юм одоо яг тийм аслагдсан гэр хороолоор ч юм уу эсвэл гачуурт мачууртаар явдсан болов гэж боддоо штэ. Яг хотын төвөр бол явдаггүй хаа. Хотын төвд явж байд юм байгаа. уу? Хотын төвд явж байгаа. Бүр Сүхбаатарын талбай дээр хүртэл явж байгааг нь би харсан. За. Гоё харагддаг ингээд. Гоё харагдаад байдаг. За тэгвэл Бразилийн Марахо гэдэг арлын цагдаа нар од сүхэр унаж эргүүлд гардаг тухай мэдээлэл. Үе унцсан явж байна. Сошиал орчинд зураг төрөгтэйгээ цэцэгдээд байна. За манай ч гэсэн ийм морд эргүүлүүд байсан. Тэгвэл од сүхэртэй эргүүлийн цагдаа нар бол яахарахгүй одны анхаарлыг татаад байгаа юм байна. Тэглгүй яах вэ? Яагаад ингэж одсоор эргүүлд гардгийг нь хайж үзлээ л дээ. За. Тэгсэн чинь Өмнөд Америкийн 2 дахь том аралд тооцогддог энэ Марохо арал нь 500 гаруй мянган хүн амтай гинэ. За. Арлын усан давтсан буюу үер давтсан хэсгүүдэд эргүүл хийхэд од сүхрэл хамгийн зөв сонголт болдго юм байна. За. Ус туулаа явдаг. Нэмээд бас Азийн усны одс гэдэг нэг гэгдээд байгаа энэ төрлийн үхэр нь өөрөө энэ Марохо гэдэг арлынхаа бэлэг тэмдэг юм байна. За. Марохо арлын бэлэг тэмдэг нь бол одоо энэ од сүхэр байт юм байна л да. Амазон мөрөн Атлантын далайтай нийлдэг хэсэгдэр байрладаг Марохо арал усан давтах нь элбэг байдаг гинэ. Тийм учраас нөө ийш тийшгээ явхад чинь өөр юм бол явахгүй шүү дээ. Машин тэрэг бол явахын эцэг учраас од сүхэртэй бол зүгээр чөлөөтэй туулаад очичт юм байна. Усан давтсан бүх бүс нутгуудад мороор хүрэх эргүүл хийх нь хүндрэлтэй байдаг. Машин техникийг бол бүр ярилтгүй учраас хамгийн эко бөгөөд зөв шийдвэр нь усны од сүхэр болж таарсан гинэ. За. Энэтхэг зүүн өмнөд Азиар нутагтай энэ Азийн усны одс гэдэг үхэр нь яаж яваад одоо Марохо арал дээр очиж та бүхэндээ хүргэлээ. Хөөрхөн энэ одоо бол энэ зүүн өмнөд Азид ч нэ шүү дээ. Вьетнамчууд, Камбожууд, Лаосчууд, за Таиландын ч гэсэн зарим нэгэн захын газруудад нь бол яг л нөгөө од сүхэр модон анжсараа л нөгөө газраа хаглаад цагаан будаага тарьдаг хിവэрэ байгаа. Би бол бүр яг ингэж өөргөвчөө өөрөөд яг тэр хөдөө нутгаар нь явж тэдний зовлон жаргалыг ингээд хамт ингэж бүр ингээд тариан талбай дээр нэм өвдөгнөөс дээгүүр нэг шалбагийн дотор нь орж зогсож иднэр үдсэн юм штэ. Тэгээд од сүхэр чинь өөрөөтэй ингээд амгалан игэл амгалангийн төөл одоо нэр үнэхээр галзуурчдгүй юм бол тэр хүм мөргөн зөргөн нинэ тэрэ гэсэн юм байхгүй. Тэгээд одоо жишээлбэл ингээд газраа хагалж байгаа тийм штэ. За би одоо цай авахаар явлаа штэ. За. Зогсоогоо тэгэл тэр анжистай нь орхичоод яваад цай цугаа уугаад ирэх зогсож л байна. За. Амар. Амар амт байхгүй. Тийм амар амт. Манай Монгол өхөр бол айл зур тэнэ далгууд тийм штэ. Тэгэхээр тийм байхгүй. Тийм амар амт юм билээ. Тэгээд энэ нөхдүүдийн бол одоо юу гэдгийг амьдралынхын салшгүй үзэг бид нар монголчуудыг нөгөө морин дээрээ төрсөн гэдэг шиг эдгээр ч бас од сүхрэн дээрээ л төрсөн нөхдүүд байгаа байхгүй юу. За сэтгэлдлүүд нь. За. Цагт 50 гаруй километр хурдталдаг гээ үздэй. Тэгэхээр үерт устай газар бол хүчээрэл явах юм байна да гэж. Үнэхээр мундаг юм байна өө. Сонирхолтой зөвхөн гоё харагддаг юм байна. Би л од сундаг байсан бол хүүхнүүд эргүүлнэ. Одсороо хүргэнэ гэж толгоог нь эргүүлээд л гинэ. За. Бараг л мустангер машин юм биш үү дээ. Сүртэл харагддаг юм байна. Хэр хурдтай юм бол да хүчтэй нь бол ярилтгүй үздэй гэсэн байна. 50 км цаг хурдталдаг бол огцсон бас хурд авдаг л амт байна. Тийм байна. Тийм болж таарах гэдэг. Тийм байна. За. За ойлоо. Дэмжин аялагч мэдээлэл өргөе. Өргөжлүүлээ Улаанбаатар хотод. Сүртэй юм байна. Сүртэй. Зургийг харсан чи өстой амар юм байна. За Улаанбаатар хотод 18 цаг 29 минут бас нэвтрүүлгийн дэмжин аялагчаар Best Food-ын дэмжиж ажиллаж байгаа. За үндэсний үйлдвэрлэгч Best Food-ын компаниас зүүн бүс хэрэглэгч нартаа зориулан баян зүрх салбартаа агуулх худалдаа зохион байгуулж байгаа. Тэгэхээр та эднийхээс ухаалаг буудан, электрон бараа, тавилга болон бүх төрлийн зөөлөн эдлийг нэг дороос олон төрлийн сонголтоор худалдаа авах боломжтой. Хамгийн гоё нь өдөр бүр 21 цаг хүртэл ажиллана. Та тэгэхээр налах болон багнуур дүрэгт амьдардаг байсан ч хүргэлт нь үнэгүй байгаа. Ингээ Best Food-ын Your Home Zone гэсэн урайтаар дэмжиж ажиллаж байна. Утас нь 77 60 77 60. Ингээд дэмжиж ажиллагч Best Food баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд миний хүргэх дараагийн мэдээлэл энэ ястаа нэг бүр бүтэлтэн бүксээрээ иргэцэн. Яг үгүй. За одоо бид нар энэ зүүн Япон яваад Фужи уул муулан дээр очиж үзээд Фужи уулын доор халуун аршаа маршаанд ороод манай аялын хөтөлбөр чинь тийм юм багтсан байсан шүү дээ. За Арлын Японы хамгийн өндөр цэг болох Фужи уул 3776 метрийн өндөртэй.
За энэ өндөрлөг рүү дотоод гадаадын уулчид бол гарсаар байдаг юм байна. За Фужи ууланд авирах оролдлого хийсэн нэг хятад оюутны хэрэг Япон даяар эд шүүган болж байна. Энэ өөрөө амар мапантад өхөр заяа. За 27 настай энэ уулчин оюутан салхи ихтэй үеэр Фужи ууланд авираад зүгчийг заах төхөөрөмжөө гээсний улмаас зам руугаа буцаж орч чадахгүй төөрсөн юм байна л та. За болмаа мэнэж. онцгой байдлынханд дуудлага өгөөд нистэд тэргээр бол авруулсан. Заазаар осгож цуцруулгүй аим аврагдсан. Ингээд энэ хэрэг дуусаагүй. За Бүр эхэлж гин одоо заяа. За. Нөгөө нөхөр чи яасан гэж бодож байна. одоо юуныхныг очингууд нь олдоо хүн байдгүй бас. Нөө. Нөгөөд чинь үгүй авруулсан штэ. За. Тэнгүүдээ дахиад одоо би ууланд үлдээсэн эд зүйлс нөгөө байршил заах төхөөрөмж нэмээд гар утас муцаа олж авна гэ буцаад пүүч үйл рүүгээ авирцсан. За. За. За гівчиг мөн л буцаж чадахгүй төөрч улмаар бас өндөрлөг рүү авирч явсан уулчинтай таарснаар ам аврагдаж 2 дахь удаага онцгойгийнхнаар авруулсан. Оо, ястаа нөгөө бүтлэн бөксөрөө иргсэн гэдэг чинь мөнөөсөө мөн байна шүү За дээ. тийм чи одоо хамгийн амар нь заяа. За. Цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар энэ нөхөр өөрөө өндрийн өвчтөй гинэ. Оо. Тэгээд өндөрлөгт гарсан даруйд биеийн муудаад алхах гიშгэн хүртэл ингээ хэцүү болдог учраас замаа олохгүй. Тэгээ олсон ч алхахад хэцүү байдалд орсон. Автоматар төрдөг юм биш Тий. үү? Цагдаагийнхны өгсөн мэдээлэлтэй. Тий, энийгээ мэдгүй өгснэ гэгээд 2 дахь удаа хүртэл явчихжээ. Чаас. За, Фужи ууланд авирах албаны одоо нэг тийм албан ёсны хугацааг болохоор уул нь ингэдэм байна. 7 сарын эхээр нээгээд 9 сарын эхээр уул нь бол хаад юм байна л та. Энэ үеэс бусад үед авирахыг ер нь бол аюултай гэж үздэг. За, жилдээ 220 мянган хүн энэ үеэр буюу одоо ингээд энэ аюултай гэж үздэг үеэр нь 4,000 йен төлж ингээ авирдсан байна. За. За харин аюулгүй байдлаа сахиж чадаагүй. Дээрээс нь нэмээд онцгой байдлынхны нөөц бололцоог 2 ч удаа зарцуулаад хүргэсэн залууд интернет хэрэглэгчид бол нэлээд шүүмжлэлтэй хандж байна. За сэтгэгдлүүд нь анханасаа уцснаасаа болж төөрсөн юм биш үү дээ. Тэгээ уцснаасаа салж чадахгүй буцаад өхөл рүүгээ очиж яадаг ууггүй хүн юм а гэсэн байна. Амьд байгаа наштаа юу да. Гэхдээ аюулгүй байдлаа бүрэн хангаж чадаагүй л байна. Фужи шиг салхихтэй шуурхтаа болон зүгээр л нэг утсаа авах гэж эргэж очимооргүй юм а. Амиа югүйдэх гээд байхад нь авраад байсан юм биш үү гэдэг. За өндөрлөг рүү зүтгээд байдаг хүмүүсийг гайхаж биширдэг. Би өөрөө хизээч тийм зүйл хийж чадахгүй учраас өндөр уулын оройд гарч чадсан чадаж байгаа хүмүүсээр барахдаг да. Хүн болгон чадах зүйл биш шүү дээ гэсэн байна. Энэ маань оройд нь ч бол хүрээгүй л дээ. Ер нь бол Тийм л юм байна. Дэлхийн энэ уулын авиралтын домог Япон хүн байдаг байхгүй юу? Тийм үү. Их залуудаа нас орцсон л да. Тэр нөхөр яасан гэхлээр байна шүү дээ. За. Хойд болон өмнөд туйл дээр очиж үзсэн. За. Тэгээд дэлхийн топ 7 дээр 7 summit гэдэг штэ. Тэр 7 summit-ээр гарсан тийм агуу уулчин бол Япон хүн байдаг байхгүй юу? За. Тэр одоо анхны одоо ийм нөгөө нэг дэлхийн бүх цэгүүд одоо эрсдэлтэй цэгүүдэд очсон хүн гэсэн үг штэ. Ийм мундаг уулчин Япон хүн байдаг. Гэтэл энэ нэг нөхөр өстой нэг тэр хүний нэр төрийг гутаасан харж хаар байх юм аа нэрээ. Тэгээ би нэг солонгос кино үзчихсэн энэ уул руу авирна гэдэг чинь ер нь бол тийм амар зүйл бол биш юм бэлээ штэ. Тэгээд нэг юм яг бодит хүний түүхээс сэтүүлсэн одоо ингээд нэг юм солонгосын багийнхан Непалт ч юм уу, Энэтхэгт ч юм уу ингээд байгаа биш түүх ч юм уу байгаа. Эверест рүү л авирах гэдэг штэ. Тэнгүүтээ эднэр чинь ингээд зөөр наан ингээд бэлтгэлээ хийж байгаа нь тий маш хүнд юм өргүүлээд амьсгаагийн задалж байгаа нь тий эн чинь ингээд нилээн бэлтгэл хийж, бэлтгэл сургуульд хийжээж тэгээд авирна уу гэхээс биш. Тэгээд нөгөө нэг яг тийм нутгийн нэг юм нөгөө эднэрийг авч явдаг нэг хүмүүс байдаг. Тийм шарпаанд ор. Шарпаа тийм. Тэгээд багийн ажиллагаа юм бэл. Ерөөс тэр чихтэй яг тэр өндөрлөө авирч байгаа хүмүүсийн хувьд бол ерөөсөө багийн ажиллагаа. Ганцаараа одоо гоцхоор нь ч гэдэм үү, онцгоор нь ч гэдэм хизээш тийм юм байхгүй. Тэр чихтэй багийн ажиллагаа юм байлээ л те. Тэр чинь base camp гэдэг дээр очиод эхлээд тэр чинь өндөрт өөрийнхөө биеийг дасгаж байгаа. Оо яг үнэ. Эхлээд өндөрт өөрийнхөө биеийг дасгах нь за дараагаар нь те 2 дугаар камп руу 3 дугаар камп руу гээд 4 дугаар кампаас оргил руу давждаг байхгүй юу? Дайралт хийдэг. Тэгэхээр 4 дугаар кампд очсон хүн гэдэг чинь бол бараг л Эверестийн оргил дээр гарсантай адилхан тийм бэлтгэл хангацсан хүн байгаа байхгүй юу? Яг ч л тэр нөгөө нэг өчтөрөгчийн баллоноо зөв зүгээ суудсан. Яг үнэ. Тэрийг ингээд
ямар үед нь хаах уу, ямар үед нь нээх үү гэдгээ мэддэг. Ядчил олсноосоо салахгүй байх ёстой гэдгийг ойлгодог те. Тэгээд нэг өөрийнхөө хувийн хэрэгцээний ачааг үүрээд тэр огцом руу алхах чадвартай те. Тэр Хилларигийн юу гэж нэгэн шат гэж нэг юм байдаг байхгүй. Яг одоо оргил руу гарахаас нэг 100 эдгээр метрийн надад Хиллари одоо тэр нөгөө нэг анхны гарсан нөгөө нэг Дензент Норгай Хиллари гэж хоёр хүн гарсан шүү дээ. Эхний гарсан хоёрыг чинь тэр Хиллари гэдэг хүн чинь тэр нэг ийм жалгах шиг юмдэгвэр шат тавиад тэрнгээр гарсан. Тэгээ Хилларигийн шат гэдэг тэрэн дээр очиод тэрнгээр гарчих юм бол тэрнээс цаашаага ерөөсө 100 эдгээр метрийн яваал яг оргил дээр гардаг байхгүй. Тэр шатан дээгүүр жишээлбэлтэй ингээд заавал ингэж чадваргүй ингээд нөгөө нэг үнэхээр л ингээд нөгөө нэг байнга яддаг шарпал биш бол ингэж нөгөө нэг мөлхөж ингэж гардаг тэр бэлтгэлийг хүртэл хийлгэж явуулдаг гэж байгаа. Тийм амар юм дээр чинь хүн ингээд зүгээр нэг тийм уцаа марчаад байна гэж санаад явж идэг те. Өстө нэрээ. Би тэгээ тэр киног үзээд өстө манай гангама ямар мундаг юм бэ л гэж бодсон. Өстө мундаг бахархсан. За таны мэдээг сонсъё. За миний мэдээ энэ станерээ нулимдгэл багтаа одоо нулимд да. За Америк шуугаа өргөх гэж байна. Техас мужийн нэгэн шарил хадгалах газрын эзэн зогцсуудад туршилт хийгээд нас барсных нь гэрчлэгийг өөрчилж байсан гэсэн жигшүүртэй хүмүүнлэг бус хэрэгт холбогдоод байна. Ямар амар хэрэг вэ те. За Адилайн Ингамбимбуй гэдэг энэ эмэгтэй хүний бие зогцсыг 5 удаа зэрэмдэглэсэн мөн нас барсны гэрчлэгийг нь өөрчилж төрийн баримт бичгийг хуурамчаар үлдсэн хэрэгт буруудгагдсан. Travis County-гийн шоронд 4 сарын 18-нд хоригдоод байна. За анхны шүүх хурал нь 5 сарын 9-нд товдогдоод байгаа бол суллагдах барьцааны мөнгөнд өнгөн $27,500 гэж тогтоосон байгаа юм. 4 сарын 2-ны өдөр Техас мужийн оршуулгын үйлчлэгээ үзүүлэх зөвлөлд капитал шарил хадгалах газарт хүмүүсийн зохицыг зэрэмдэглэхээс гадна нас барагчдын гэрчлэгийг хуурамчаар үлдэж мэдээллийг нь өөрчилж байж болзошгүй гэдэг мэдээлэл анх удаа ирсэн. Энэ яг цорилго нь юу юм бол? За Одоо ярих уу. За хэргийг цагдаа нарт шилжүүлж тухайн шарил хадгалах газарт тусгай ажиллагаа явуултал өнөөх моргийн эзэн Адилайн Ингамбимбуй гэдэг эмэгтэй тухайлсан нэг зохицын гаранд нь формалгийн шахаад хэр хугацаанд үйлчж байгааг нь шалгах гэх зэргээр туршид явуулсан байсан тогтоогдсон. За дураарай. За энэ Адилайн Ингамбимбуй гэсэн байхыг бодоход энэ аштаа бол Вьетнамаас очсон цагаач байх. Магадгүй л юм байна. Магадлал айгүй өндөр байгаа юм л да. За формалгит гэдэг имийг яах гэж шахдаг байггүй нөгөө нэг формалгитийн уусмалт хийхлээр ямарваа нэгэн бодис муудахгүйгээр ингээ хадгалагдаад үлддэг. За одоо нөгөө нэг бидний мэдгээр бол лен багш машинэ тэрэ гэсэн хүмүүсийн чинь бол ингээд яг ингээ амьд юм шигээр маш удаан мавзалдад хадгалсан. За тэр үед бол ашиглаж ирсэн ийм зүйл байгаа. Туршилт нь дуусангууд эрэмдэглэгдсэн гарыг нь дастаж устгалд оруулаад зогц анх эрэхтэй гэмтэлтэй ирсэн гэх мэтэр гэрчлэгэн дээр нь хуурамч мэдээлэл нэмж бичдэг байсан. Урдчилсан байдлаар бол тогтоогдоод байгаа. Өөрөө шууд тэгэж зэрэмдэглчэнгүүтээ. За. Одоо эн чинь миний хоёр гар өгцөн хүний чинь гар ингээ өгчих гэсэн шүү дээ. Гэтэл нэг нь яг амьд юм шиг байгаад байна шүү дээ. Парбалгил тийм шахацсан. Тэнгүүд нь дастаж аянгуудаа те. Тэгээ эн чинь 5 хоног моног ингээ тэнд ингээ морогт ингээ туршилтыг хадгалсан юм чинь. Яагаад та ийм олон өдөр хадгалсан гингүүд нь үгүй шүү дээ. Наа түн чинь сая өгсөн гэд нөгөө юуг нь өөрчилжчдэг. Нас орсон гэрчлэгийг нь өөрчилждэг. За. Одоогийн байдлаар 15 зогц туршилт хийсэн. Яана. 10 хүний нас орсны гэрчлэгээн дээрх мэдээллийг өөрчилсөн зэрэг хэргийг энэ нөхөрт тулгаад байгаа. Харин хэрэгт холбогдоод байгаа Адилайн Ингамбимбуй гэдэг нөхрийн хувьд зогцсны гарыг тасрах хүртэл хэмжээнд экстрим туршилт явуулаагүй гэдэг хариу өгсөн гэж байгаа. За ямар нэгэн туршилт явуулснаа бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би зогцсны гар марыг бол тгээгүй шүү гэсэн юм байна. Ямар тач хувийн шарил хадгалах газруудад энэ мэд хэрэг явдал гардаг тухай хүмүүсийн сэтгэл эд бужигнаж байна. Ингээ сэтгэл зүйтэй болчихж байгаа. Харин одоо яана энэ ч нөгөө нэг нас орсон хүн ямар гэртэй байдалтай нь биш. Шарил хадгалах төгөхлөөр нэг багийн парламентын хийгээд ингээ тоглож болов гэж бас айхна. Йой. За сэтгэлдлүүд нь таньдаг найзын маань эмээгийн бүх шүтийг нь бахаар суугд атчихсан байсан.
Тэгээд хиймэл шүд зүйлгээд амийг нь гаднаас нь ойчихсан байсан гэдгээ. Яана. Гол нь нэг л нүүр ам нь эвгүй харагдаад байх нь бөөн хэрүүл болоод шалгуултал шүдгүй байж таарсан. Тэгсэн дадлагаар ажиллаж байгаа хоёр нөхөр эмээг нь зэрэмдэглсэн ийм хэрэг гарч байсан штэ. Амар байгаа үсттэй гинэ. Яа, уул нь энэ чи одоо нас орсон хүндэтгэлтэй хандъя л гэж ярьдаг штэ уул нь тий. За. Ямар эвгүй юм бэ? Ийм сонсохоор одоо хинд итгэх ёстой юм болоо гэж бодогдох юм аа. Энэ хүмүүст эрхийг нь өгөөд үйл ажиллагааг нь явуулж байгаа үсттэй. Тэгээд одоо хинд итгэхийг минь хилээд өгөөчтэй гэсэн байна. Нэрэл юм болчихсон. Тий штэ. Шууд л шандралуулсан дээр дээ. Тэгэхгүй бол энэ мэд нөхдүүд ер нь шарилыг бэлдэж байна гэж юу ч хийдэг юм байгаа юм. Гаж тонтой нөхдүүд их ажилд ордог гэж сонсож байсан шүү гэсэн байна. Яана. Яа, ямар сэвтэй юм бэ те? Үнэхээр сэвтэй. Сэвтэй. За Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв сугаалга Zizig Clinic сервис хамтран ажиллаж байгаа. За хэв сугаалга цэвэрлэгээ эднийх юу яаж байгаа? Таны хэвсийг бүрэн автомат суур машинаар угаад цэвэрлэж үйлчилж байгаа. 1 м квадрат нь 10,000 төгрөг. За хүргэлт нь 30,000 төгрөг байгаа. Хугацаа нь бол 5-аас 7 хоног. Ажиллах цагийн хуваарийн үед өдөр бүр өглөө 10-аас орой 19 цаг хүртэл ажиллана. За ингэдэм байх. Тэр бүрэн автомат суур машин нь хэвсийг нэгдүгээрт нь ингээд тоос шороогийн сайхан гөвчнөө. За тэнгүүтээ нөгөө яг суур машинаар ингээд принтерлээд нөгөө ингээ юм хэвлэж гаргаж байгаа юм шиг тийм үү? Норгоод, шампунь дүрхээд, за браш буюу бохирдлыг сойддож цэвэр усаар зайлж угаагаад, за хамгийн сүүлд нь центркок машинд хийгээд усын шавхаад ингээ сэгсэрнэ. За ингээд давхар дээр дохож хатаа цэвэрлэг. Яг ийм л процесс явагддаг юм байна ерөөсөө. Ер нь бол иж бүрэн бүх хэмээгнээс нь салгаж ийн гэсэн. Тийм. За тэгээ яг ер нь Монгол хевсийг бол эднийх бүр онцлсан байлаа. Монгол хевс чинь нөө 100% хоньны ноосоор хийдэг штеп. Ийм хевс бол яаж муухай халтар болсон гэсэнтэй дороос сэрэгдэг гинэ. Маш хурдан сэрэгдэг. Үнэхээр гоо үзмжээ одоод яг шин юм шиг болж чаддгаа. Тийм учраас Монгол хевстэй айлууд бол энэ дээр өгөхөд бол ерөөсө сэтгэл ханамж бол 100% бодноо л гэсэн байлаа. Тийм. За тэгээд эн чинь ингэдэг юм. Хүүхдийн хевсэн дээр хамгийн их цагийг өнгөрүүлдэг нөхдүүд бол хүүхдүүд шүү дээ. Хөөрхөн ялангуяа жижигхэн мөлгөж байгаа хүүхдүүдтэй бол тэд нар чи хевсэн дээр тоглоно, мөлгөн тэгээ бүр унтаад өгдөг шүү дээ. Тиймд хевсээ ийм нэлх хүүхдтэй айлууд бол жилд 1-2 удаа заавал яг ийм мэрэгжлийн угаалгын газарт угаалгаж байгаарэ гэж зөвлөсөн байлаа. Хүүхдийн шээстэй хевсийг 2 удаа угааж байж бүрэн цэвэрлэгдэх гэж байгаа. Тийм учраас 1 м квадрат нь 10,000 төгрөг, давтан буюу 2 дахь удаага угаахтаа метр квадрат нь 15,000 төгрөг. Одоо жишээлбэл 2 удаа угаалгахад ийм хүүхдийн шээстэй ийм хевсийг 2 удаа угаалгахад 2-ыг харьцах нь 3-ын харьцаатай хевс гэхэд энэ 6 м квадраттай хевс чинь том хевс шүү дээ. Ер нь 90,000 төгрөг болно л гэж байгаа. Тэгэхээр гайгуугаа зү. Тийм. Тал үнээр нь эхлээд яг нэг угааханд бол 60,000 байгаа шүү дээ. Тэрий дараагийнх нь давтан угаалтыг нь болохоор тал үнээр нь хийчихдэг юм байна. Тийм учраас тэгээ 90,000 төгрөгөөр л энийг угаалгах болцоод. Ер нь бол яг нэг 2 удаа угаалгачихж байгаарай гэж. 15,000-аар л угаачиж байгаа юм байна шүү дээ. 20,000-аар одоо жишээлбэл 20,000-аар угаах юмыг л 15,000-аар угаачдаг гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Тэгээ эн чинь бол 2 давтан угаачиж байгаа. Тийм. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 8967 2020 8867 5525 гэдэг утаснаас аваарай. За тэгээд Zizig Clinic сервис хэв сугаалга цэвэрлэгээ гэж хүчээд сошиал хаяг руу орох боломжтой. 5 бод группийн баруун хойно Баян хүч үйлдвэрийн хашаанд эднийх байрладаг шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв сугаалга Zizig Clinic сервис хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За 400 шугар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсүрэтагаар шууд хурж байгаа. За миний дараагийн өрх мэдээлэл Америк шуугаа. За муу нэртэй луу данстай шууданчдын нэр хүнд Америкт ер нь бол их сэвтэй байдаг. Шуудангаас аян хулгайлсан, гэмтээсэн, алга болгосон гэдэг олон хэрэг дуунж байдаг. Энэ салбарын ажилчдын төлөөлөл болсон Joshua O'Hara гэдэг залуу 4 сарын 17-ны өдөр нэгэн хэрэгт холбогдчихэ. За Сент Клэр Шорст байх нэгэн хороололд явж байхдаа Joshua O'Hara гэдэг залуу нэг зүйл олсон.
Олсон зүйлээ хинч хараагүй юм чинь гээд өөрөө халааслахын оронд эзэн нь байж болзошгүй айлын хонхыг нь дараад эцэд нь гэрте байхгүйг мэдмэгцээ шуудангийнх нь хайрцагт өнөөх зүйлийг нь үлдээгээд явсан нь хяналтын камерт бичигджээ. За энд яригдаад байгаа зүйл бол Аравтын дэвсгэртэлтэй $10. Хөрхи. За, Жошуа Харагийн хувьд алхаж аваад айлын өдний хэсгээс энэ мөнгө олсон. Тэгэд хинч хараагүй юм чинь ингээд халаасалгүйгээр айлынх нь хонхыг дараад эцэст нь шуудангийн хайрцагт нь үлдээсэн энэ нэр шууданчдын нэр хүндийг өсгөө зогсохгүй интернет баатар болоод байна. Мэдээж энэ хэрэг явдлын талаар гэрээ эзэн болсон Сьюзен Хайдук гэдэг бүсгүй бичлэг болон мөнгөн дэвсгэртийн зургийг нь тайлбарын хамт фэйсбүүкт оруулснаар шууданчир олонний анхаарлын төвд ороод байгаа. За шууданчирийн хувьд эцэд нь машинд суух үеэрээ халааснасаа мөнгө унагсан байх гэж бодсноос бусдаар өөр юм бодоогүй гэж ярьсан байлээ. За мэдээж бөөн саарл бараа муу мухай мэдэн дундуур шууданчирийн энэ үйл явдал нилээд шуугуулж эерэг инээрэг бол түгээж гин. За сэтгэгдлүүд нь би өөр дээрээ бодож үзснийхээ дараа энэ залуу хүндэтгэх сэтгэгдэл төрлөө. Надад $10 олсон бол би юу ч бодохгүй халааслах юм байна. Хэний мөнгө вэ л гэж лаа бодохгүй. Мундаг залуу байна гэсэн байна. Юугаарч дутахгүй ад жаргалтай яваа хүний шинжилтэй яалтчгүй сайхан сэтгэлтэй зөөл хүн байна гэсэн байна. За $10 олоо л үз. Шуудангийн хайрцагт нь хийгээ л үз. Юунд нь сүржигнээд байгаа ямар $1000 олоод хийцэн биш. Сүртэй шít гэсэн байна бас. Манай нэг сонсогчод гэжтэй Америкт шуудан чидэг. Тий. Бацух Донров гэх. Бацух Донровын бичиж байгаа юм хүм Бацух Донровын ингээл ажлынхаа талаар ингээ бичиж байгаа юм би унших дуртай л да. Зүгээр л дээ ингээ хүн ингээ харахад бол зүгээр ингээ шуудан зөгөөл нааш цаашаа явж идэг л хүн байхгүй. Тэгтэл тэр хүн чинтэй ингээд асар гоё хамт олон байгаа юм тэгээд ингээд нөгөө таньдаг мэддэг байнга шуудангийн хөргөж өгдөг хүмүүс нь бүр найз нөхөд болцсон байгаа юм. Тэгээ ингээд баяр баяраар ингэдэг гэсэн шуудангийн хийх гэдэг ингээд хайрцгийг онгоод онгод шууданч чамд гэдэг ингээд бэлэг тусна ингээд хийцэн мэдсэн байдаг гэдэг. Энд чинь нэг юм шууданч гэдэг те нэг Харрисон Фордын тоглосон кино гэдэг үлээ. Нэг шууданч гэдэг нэг бас нэг кино байдаг штэ. Нэг морьтой ингээд шуудан зөөгөө явдаг. Тэр шиг энэ өөрөө энэ баруунд бол энэ шууданч гэдэг нь өөрөө айгүй соёл байгаа хөө. Яг үнэ. Маш гоё соёл. Тэгээ энэ соёлоо дагсан ийм нэг хүмүүсийн хайрыг татсан ийм хүмүүс байна. Тэгээд нэг хэсэгтээ бас эдний чинь дунд нь янз янзын нөгөө нэг бүтэн бүтэхгүй хүмүүс орж ирээд бас нэг ингээд нэр хүндийг нэлээд унгаасан байт юм байлаа. Тэгээд энэ залуу бол ингээд тэрэн донд гэрэлгийгээ болоод одоо дахиад ингээд шууданчдаг хүмүүс хайрлж эхэлж байна. Яг үнэ. Тий. За би гялс мэдээг ярьчих. За. Амар мэдээ шүү. Энэ амар мэдээ. За. Японд болсон хэрэг. За. Украинаас жуулчилж ирсэн нэг бүсгүй Японд жирийн нэг жижиг буудал биш нилээд гайгүй алдартай сүлжээ буудалд буусан гэж байгаа юм. За тэгээд Японыг аюулгүй орн гэдэг болохоор нь айх айцгүй гадуур аялж цугаалаад сэтгэл нь сайхан байж гин л дээ. Ганцаараа аялж байсан ч гэсэн гадуур явахдаа ямар нэг айлгаж ичээх зүйлтэй таараагүй бүсгүй зочд буудалтаа нэг эвгүй юмтай учирсан байдгийг. За сүнс юм уу? Япон бэхлээл надад бол сүнс л бодогдож байна. За битгий тийм амар юм яриад байгаарай. Та өөрөө амар мэдээгээ үздэй. Үйл явдлын талаар бүсгүй 4 сарын 25-ны өдөр TikTok, Instagram-д оруулсан. Одоо эд бужигнаад энэ Японы энэ буудлын нэр хүнд мөнд бол байхгүй болж байна. За. Японы Апа хотел and resort Ryogoku Eki Tower гэдэг сүлжээ буудалд энэ бүсгүй маань 3 сарын 29-нээс 4 сарын 1-ний өдрийг хүртэл буусан юм байна. За буух үйл явц буудлын дотор үзэмж ариун цэвэр үйлчлэгээгээд бүх юм сайн сайхан байсан. За. Харин аялж яваад 7 цаг 30 минутад орж ирсэн. Орой л үлж тарах гэдэг. Тийм байна. Орж ирсэн чинь өрөөнөөс нь нэг эвгүй үнэр үнэрсэн гинэ. За. Таагүй духгүй тийм нэг хүний л байрын үнэр. За. Хүн гол нь муухай үнэр байна гэд үнэрлэхэ болдггүй гинэ. Юу гэдгийг нь олж мэдэх хүртлээр хүн ингээд үнэрлээ л байдаг гинэ. За. Тэгээд нэг л эвгүй үнэртэй байхаар нь бүр гайхшаан бараад үнэрээр нь хайж эхэлсэн. Орноос нь үнэрт шиг болохоор нь ороо үнэрлэлт орных нь үнэрд биш. Орон дороос нь үнэртэй байх шиг санагдаад хүн гараад ирэх үедээ бурхан минь орны давуугаа сөхөө тартал юу байсан гэж хүн өөдөөс нь нэг хүн байдгаар харчихсан хөвтчихсэн. Яана яг тэгнээ бүр дикгээд байсан юм а. Одоо яана за. За ингээд бүсгүйч орилж чарлаад сууд болж тослож дуудсан бүсгүй гэмтэж бэртээгүй. За. Гэхдээ үнэхээр
сүнсээ залтлаасан. Тэгэлгүй яа тийм. Ингээд цагдаач ирсэн өнөөх Аз нөхрийг нь ч баривчилсан. Буудлынх нь өрөөрөө яаж орсон тодорхойгүй нөхөр саатуулагдаж бүсгүй айсандаа буудлаа сольсон. Нөхөн төлбөр авсан гэдгээ сошиал дээр хуваалцсан. Харин нөгөө нөхрийн хувь заяа яасан эснийг огт сонирхоогүй ч гэсэн энэ үйл явдал хүмүүсийн ярианы сэдв болоод байна. За одоо чи Японд очив. Йоо ямар сэвтэн бэ. Араа болгон орныхоо даадлыг шалгаж яахгүй бол нэг нөхөр атиха гівж байгаа юм байна. Йоо. Базар байна бод. За сэтгэлдлүүд нь. Японы буудал болохоор өмхийн сүнсэл байсан юм байх гэж бодлоо шүү дээ. Харин би бас сүнсэл гэж бодсон. Ямар учиртай хүн байсан юм болоо. Аз хүн гэхээр үнэр танартай л Аз байж тээ. Японочууд ч гайгүй үздэг гинэ. За би бол шууд харах байхаа ямар амар юм бэ. Энэ хүүхэн зөрөгтэй хүүхэн. Харин тийм. Тэг ингээ шагааж магаадаг. Би бол зүгээр л шууд буудлын хүнийг нь дуудна. Энэ нэг муухай үнэртэй байна. Чи шалгаадах гэл. Өөрөө очиж шагаасан ч дээ доод нь. Ингээд нэг нөхөр ингээ хөвч байгаа шүү дээ. Йоо. За ийм амар сүртэй юм болж. За ингээд өнөөдрийн бидний шуугуулсан мэдээнүүд энэ хүрээд өндөрлж байна. За баярлаа. Таны чихвчин дуудлага орж ирээд байна үү? Тэгэхээр харин тийм энэ юу ажиллаад байгаа юм бэ? Нэг юм асаачаал яваад өгсөн энэ ням очиртой холбоотой ядаргаатай. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 29-ний Мегмар гарагийн 4 зүгийн шугам нэвтрүүлэг радион 3-р студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хийс угаалга Zizi Clinic Service за мөн Community банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар хамтран ажиллаа. Баярлалаа. За үргэлжлүүл эрхэм сонсогчдаа цагбарын ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3. За баярлалаа.